За юуны өмнө урт насны гишүүнд амжилт хүсье. Та бол улс төрийн болон одоо төрийн албаны маш туршлагатай хөө. Тэгэхээр бол одоо энэ албан тушаалд хамгийн сайн тэнцэх хүмүүсийн нэгэ гэж бодож байна. За нэг хоёр асуулт байна. Хамгийн түрүүнд сонгуулийн ерөнхиөрөө бол сонгуульд хүмүүсийг оролцуулах, сонгуулийн идэвхийг хамгийн түрүүнд зөвхөн сонгуулийн өмнөх 1 сар биш. Ерөнхийдөө 4 жилд нь сурчилдаг байх. Ийм одоо шаардлагатай байгаа юм. Тэгэхээр энэ дээр та сонгуулийн ерөнхиөрөөнд өрөөж байгаа төсвийг хангалттай гэж үзэж байна уу? Нэгдүгээрт энэ төсөв дээр та анхаарч төсөв тавиулах гэдэг юм уу? Гишүүдийн дэмжлэгийг авч ажиллах одоо юм бодолтой байна уу? Хоёрт нь гадаад байгаа Монгол иргэдтэй технологийн дэвшлийг ашиглаж санал өгүүлэх асуудал дээр та ямар дэвшил гаргаж ажиллах вэ? За 3 болоо явчлаа. 3 дахь нь болохоор сонгуулийн өдрийг та 5 дахь өдөр битгий тавиулаарай. 5 дахьаас бусад өдөр, ажлын өдөр сонгуул явуулах энэ тал дээр зарчмын шийдэл гаргаад яг өөрийн санаачлаг болгоод 5 дахьаас бусад өдөр тавиулж чадах уу? За нэг юм 3 асуулт. За нэр дэвшиж микрофоныг нээе. За Гантөмөр гишүүний нэрийг нэмж. За баярлалаа. Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За ер нь энэ сонгуулийн идэх оролцооны асуудал бол энэ ардчилсан үндсэн хуулиас хойш зохион байгуулагдсан бүх сонгуулиуд ингээд сонгогчдын сонгуульд оролцоо буурсан юм өдөө үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр ардчилсан тогтолцоог үнэлэх энэ шалгуураар аваад үзэх юм бол энэ сонгогчид сонгуульд оролцоо буурж, эрс буурж байгаа явдал бол энэ ардчлалын үнд зүйлийн нийгэмд хэр хэрэгжиж байна вэ? Ардчилсан сонгуул хэр одоо ардчилсан утгаараа зохион байгуулагдж байна гэдэг үзэх шалгуураа гэж ингэж үздэг. Тийм болохоор энэ утгаараа авч үзэх юм бол манай энэ улс төрийн сонгуульд мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцож байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаа, нэр дэвшүүлж байгаа улс төрчдийн одоо дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр гэх мэт энэ оролцох сонгуулийн маш олон оролцогч талуудын ийм хүчин зүйлээс хамааралтай ийм одоо зүйлийг гэж үнэлж үзэхэр байгаа. За нөгөө талд нь бол манай сонгогчдын улс төрийн боловсрол, улс төрийн оролцоо бол сул байгаа. За энэ байдал нь бол эргээд одоо энэ сонгуулийн идэх оролцоог одоо сул байгаа ийм одоо үр дүнд хүргэж байгаа. За бид нар бол цаашдаа иргэд нийгэмдэр гараа ярихаараа энэ улс орноо өөрчлөх, өөрсдийнхөө амьдралын чанарыг дээшлэх чиглэлээр маш олон санал санаачлууд гаргаад байдаг. Тэр санал санаачлал нь яаж хэрэгждэг вэ гэвэл өөрсдийн байгуулсан төр засгаар дамжиж, төр засгийн бодлого үйл ажиллагаар дамжиж хэрэгждэг ийм байр байдалтай байна. Тэгэхээр манай өнөөдрийн энэ боловсролын бүх шатны боловсролын байгууллагууд иргэдийн улс төрийн боловсролыг сайжруулах гарцаагүй шаардлага байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны багш нар дотор ер нь улс төр бол их аюултай зүйлээ би улс төрийг ярих дургүйгээ зогсож байдаг нийгмийн ухааны багш нар байна. За ихтэй сургуулийн боловсролын хөтөлбөрт улс төрийн одоо боловсролын хичээлийг сонгон сурвалжлах хэлбэртэй ийм байр байдалтай байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа энэ бүх шатны боловсролын тогтолцоогоор дамжуулаад энэ иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн оролцоог сайжруулах энэ арга хэмжээг бол авах ёстой гэдэг би ийм байр суурьтай байдаг хүн. Тийм учраас энэ сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр би сонгогдож ажилласан тохиолдолд бол энэ одоо сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн оролцоог сайжруулах чиглэлээр бол бид нар илүү сайн чармаатгаж ажиллах ёстой. Ингэж үж бид нар одоо 30 гаруй жилийн өмнө ард түмнийхээ сонгосон одоо Монголын ард түмний ардсан хөгжлийн замаар хөгжих энэ одоо үндсэн хуулийн зорилтоо хэрэгжүүлэхэд одоо бид нар манлайл үзүүл сонгуулийн ерөнхий ороо бол энэ үүрэг хүлээж ажиллах ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа. За таны хоёр дахь асуулт энэ төсвийн хүрэлцээгүй байдлын тухай асуудал байгаа. Тэгэхээр бүхэл байгууллагууд бол энэ төсвийн хүрэлцээгүй байдал байгаа. Тэгэхээр бид нар бол нэг төсвийн хүрэлцээгүй байдлаа нэгдүгээрт бол төсвийг нэмэгдүүлэх арга замаар шийдэх бол нэгдүгээр арга. Хоёр дахь нь бид нар энэ нийгмийн түншлэлийн одоо янз бүрийн арга хэрэгслүүдийг хууль зөвшөөрөгдсөн энэ сонгогчдын боловсролыг соён гэрхийн үйл ажиллагааг бол энэ төр хувийн хэвшил иргэний нийгмийн оролцоотойгоор бид нар байгаа боломжуудаа ашиглах бас энэ нийгмийн түншлэлийг өргөжүүлэх замаар бид нар энэ төсвийн хүрэлцээгүй байдлаа бол шийдвэрлэх юм болцоо байгаа. За ер нь бол сонгуулийн ерөнхий орооноос одоо ажлын тайлан гаргасан одоо бичиг баримтууд бол төсвийн одоо хүрэлцээгүй байдал бол байна гэдгийг бол дурдсан байгаа. Тийм учраас биднийг бол энэ